За сайн байцгаана уу та бүхний өнөөдрийн амгалан гэрье. За хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн зөвлөгөөг цахим хэлбэрээр хүргэж байна. Ковид өвчний талаар авч ярилцъя гэж бодож байна. Ковид-19 бол коронавирусын халдвар бол дэлхийн нийтийг хамарсан аюултай цар тахвал дэлхийн олон оронд олон хүнийг өвчлөөж олон хүн нас бараад байна. Манай оронд ч гэсэн энэ цар тахвал бол маш өргөн тархалцтай явагдаж хүнд бэрхшээл учраад байна. За энэ ковид-19-ийн тархах зам нь бол агаар туслаар мөн хүрэлцэх замаар тархаж байдаг. Нууц үеийн 1-14 хоног. Энээс бол ахмадд настан хөгжлийн бэрхшээлтэй улсуудад бол өшөө дархлал сулаасаа болоод 14 хоногоос ч илүү хугацаагаар үргэлжилж болж хатварыг тархаж байдаг. Тэгвэл дундаж юу нь бол 3-7 хоног бол үргэлжилж байдаг. За тэгээд гол шинж тэмдэг нь халуур, ханиалгах, бие сулдаж ядрах, хоолоо өвдөх, хамар бүтүүрэх, толгой өвдөх, амьсгаадах, суулгах, гэдэс гүйлгэх, бөөлжих, дотор муухаарах, булчингаар өвдөх олон шинж тэмдгүүд гарч байдаг. За түүнээс гадна амт үнэр мэдрэхгүй болох ийм шинж тэмдгүүд гардаг. Хэрвээ ийм шинж тэмдгүүд гарах юм бол хамгийн түрүүнд баг сум өрхийнхээ амьчид хандах ёстой. За ийм учраас ахмад наснууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол аль болохоор дархлаа сайтай байж энэ өвчнөөс сэргийлэхийн тулд юунд анхаарах вэ гэхээр нэгдүгээрт нь бол хамгийн зөв дадал зуршил бол хүний хоол нойр байдаг. За нойр бол жишээлх юм бол хүн орой 9 цагаас өглөө 7 цаг хүртэл сайхан тайван унтаж амрах ёстой. За хоёрдугаарт нь хооллолт гэдэг бол амин дэммээр баялаг, нүүрс ус өөхтөс уургийн харилцаатай зөв илчлэг сайтай хоолыг хэрэглэх ёстой. За ингээд хоолыг аль болохоор тийм дандаа халуун энэ ахмад улсууд бол халуунаар нь хэрэглэн. Түүнээс гадна хоолон бол жигнэх юм уу чаанах байдлаар тийм шүлтэй хоолуудыг хэрэглэж явах нь ахмад улсуудад хамгийн тохиромжтой байдаг. За энд хоолндоо бол энэ эрдэс витаминыг арай түлхүү хэрэглэж өгөөсөн тийм хүнснүүдийг самар загсны янз бүрийн амтны махнуудаас гадна. За энд нь бол B5, B6, цайр, кальц, магнийг агуулсан бүтээгдэхүүнүүд их ялангуяа ковидын үед бол B6-г агуулсан юунуудыг бол дангаар нь хэрэгжилж исэн ч болно. B6 бол хүний уушгинд бүлэн үүсгээс сэргийлж байдаг. B5 нь болохон зэрэгцээгээр уушигны цагаан мөгөөрсөн олон салстын нөхөн төлжилтийг дэмжиж байдаг учраас ийм хүнсний зүйл орсон бүтээгдэхүүнийг сайн хэрэглэх хэрэгтэй. 3-дугаарт нь цайр. Цайр бол хүний дархлааг маш сайн дэмжиж байдаг учраас цайр агуулсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно. Цайр агуулсан витаминуудыг хэрэглэж болно. Цайр бол дангаараач байдаг, төрөлбөрийн витамины найрлаганд бас байдаг, амтны хүнсэнд ч байдаг. За 3-дугаарт нь бол хөдөлгөөн. Ахмадууд бол настун өөртөө тохирсон хөдөлгөөнүүдийг хийж явах хэрэгтэй. Заавал тийм хөдөлгөөн гэхгүй өдөрт дор хаяхад 2 цаг гэртээ өөртөө тохирсон хөдөлгөөнийг 15 минут хийгээд нэг хэсэг хугацааны дараа үдээ сургаш хоош гэдэг юм ингээд бараг 2 цаг шахмыг хөдөлгөөн зарцуулах хэрэгтэй. За дараагийн юу нь бол амьсгалын дасгал. Амьсгалын дасгалыг бол ерөөсөө байнга тогтмол хийж явах хэрэгтэй. За амьсгалын дасгалыг хийхдээ яаж гэхүү улсууд голдуу амьсгалын дасгалыг буруу хийдэг. За амьсгалыг гүнзгий авахд бол хүний гэдэс бол гадагшаа түнбийж явах ёстой. Тэгээд амьсгалаа гаргах үед гэдэс бол ингээд цаашаа хонхож байх ёстой. Ингээд ийм маягаар ингээд дасгалыг өдөрт амьсгалын дасгал байнга хийж явах ёстой. Тэгээд өөрөөр хэлбэл хамраараа амьсгалаа аваад амаараа гаргаж явах ёстой. За ингээд энэ амьсгалын дасгалыг хийхдээ бүх булчингуудаа ингээд суллаж хийх ёстой. Би ерөөсөө чангалахгүй маш сэтгэл санааны хувьд маш тайван хийх ёстой. За ийм хоол, амьсгал ийм юунуудыг хийхээс гадна цэвэр агаарт бол өдөрт бол болж л өгвөл 2 цаг цэвэр агаарт явж явах ёстой.
өглөөний цэвэр агаарт явж болно, өдөрч таслаад явж болно. Ингээд цэвэр агаарт явах явдал бол хамгийн тэр хүний дархлаан сайжирж идэг, агаарын хийн солилцоонууд бол зүй явагдаж идэг. Дараагийн юунд нь бол ер нь л элдв одоо суур өвчнөд болохгүй, суур өвчнөөс сэргийлэхийн тулд бол одоо хүн бол арх хэрэглэхгүй байх, арх тамхиг татгалзах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол цай хоолныхоо давсыг бага хэрэглэх, ногоог түлхүү хэрэглэх, бие хажин хэвийн барих, даралтай багт тогтмол хянуулж явах, чихрийн шижин, даралт ихтэй хүчнээс өөрийгөө байнга хамгаалж явах, өрг сумынхаа эмчэд бол эмчийн хяналтанд байнга одоо байх явдал бол энэ өвчнүүдээс сэргийлэх, эрүүл ахуйн дадлуудыг бол зөв хөвшүүлж чадах юм бол хүн ерөөсөө өөрийгөө элдв өвчнөөс хамгаалж чадах бүрэн боломжтой байдаг. За бид одоо хөлөр нүүрийн хангамжийн үйлчилгээний газартайгаа хамтраад ковидыг одоо яаж сэргийлэх вэ? Ковидээр өвчсөний дараа ямар арга хэмжээ авах талаар зөвлөмжийг гаргасан байгаа. Одоо өрх сумаараа өөрчлөж байгаа иргэдэд энийг бол тарааж өгч хүргэнэ. Энээс одоо бас зөвлөмжийг аваарай гэж бодож байна.